Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлдлээ. 2002 оны 7 сарын 13-ны үрээр Сөүл хотын Нувон дүүрэг Сангюдонг дах 2 давхар айдлын нэгэн байшингаас утаас авсаж эхлэн удалгүй цонхоор нь гал дүрлцэн асч байшин бүхэлдээ шатаж эхэлдэг. Аз болоход хөршүүд нь үүнийг харж цаг алдалгүй дуудлага өгснөөр гал сөнөөгчд цагдаа нар яаралтай хөрөлцөн эрцгээдэг. Тухайн байшинд 30 гаруй настай нам гих эрэгтэй, түүний 35 настай эхнэр Масуг, мөн 2 хүү 10 настай Намгёнтэй 6 настай Намги Хуан нар амьдардаг байсан. Эцэг нь метроны хамгаалтын ажилтан тул тухайн шөнө ажлын ээлжинд гарсан байсан. Өөрөөр хэлбэл гэрт эхнэр болоод 2 хүн байсан гэсэн үг. Гэвч гал сөнөөгчд ирэх үед тэд байшингаас гарч амжаагүй байсан. Галын дүлийг намжаасны дараа аврагчид дотог шорж хаалга зочны өрөөг нэг бүрчлэн шалгадаг. Тэгтэл эхнэр хүүхдүүд нь харагдаагүй. Унтлагын өрөөний хаалгыг нээх мөчөд хамар сэтлэн маш аимшигтай үнэр ханхалсан. Туршлагатай аврагчид энэ үнэрийг шууд л шатсан хүний махны үнэр гэдгийг мэдцгээсэн. Хамгийн түрүүнд эхнэр Масукийн цогцос шүүгээний өмнө хөвцөн байдалтай олдсон. Түүний ард том хүү Гёнтэй орон дээр хөвтөж нас орсон. Харин баг хүү Гихуан нь тагтны хэсэгт жижиг хувцсны шүүгээний өмнөөс олддог. Нэг өрөөнд эхнэр 2 хүүхэд бүгдээрээ амь насаа алдсан байдалтай олдсон. Тэр дүр зураг бол үнэхээр аимшигтай байсан гэж сүүлд аврагч нар ярьсан байсан. Анх харахад тэд галд шатаж нас барсан юм шиг харагдсан боловч задлан шинжилгээгээр илэрсэн үнэн бол шал өөр байсан. Том хүүгийн толгой дээр мохоо зүйлээр 7 удаа зохиулсан шарах байсан. Баг хүүгийн толгой дээр 4 удаагийн адил шарах илэрдэг. Харин эхнэр Масугийн толгой хамгийн хүнд гэмтэлтэй 20 гаруй удаа зохиулж гавлын яс нь бутарч, хувцас нь толгойноос нь урссан цусаар бүрэн норсон байсан. Өөрөөр хэлбэл гал гарахаас өмнө эхнэр болон 2 хүүхэд бүгдээрээ толгой руугаа зохиулж аль хэдийн амь насаа алдсан байсан гэсэн үг. Шархны хэлбрээс нь үзэхэд дугуй толгойтой алах буюу хатуу мохоо зэвсэг ашигласан байх магадлал өндөр харагдаж байсан. Шархны дараалал байрлалаас таамаглахад гэмт итгээдүүд эхлээд эхнэрийг нь давталсан, дараа нь том хүү улмаар баг хүүг ээлжлэн цохиж хөнөөсөн бололтой байсан. Баг хүүгийн шарх харьцангуй цөөн байсан нь ээж нь ухаан орж сүүлчийн мөчөд баг хүүгээ хамгаалах гэж биеэрээ халахалсан байж болзошгүй гэлтгэж байсан. Үхлийн өмнөх мөчөд хүртэл хүүхдээ хамгаалах гэж оролцсон ээжийн дүр зурх бол үнэхээр эмгэнэлтэй байсан. Гэтэл задлан шинжилгээгээр өөр нэг чухал баримт илэрсэн нь баг хүүгийн амьсгалын замд утааны тортог байсан нь илэрсэн. Энэ нь гал асах үед баг хүү хэсэг хугацаанд амьд байсныг харуулж байгаа. Өөрөөр хэлбэл гэмт итгээд тэднийг цохиж унгаад дараа нь байшинд гал тавиад цогцсон байж болзошгүй гэсэн үг. Гэмт итгээд байшингийн олон хэсэгт бензин цацаж үүднээс нь гал тавьсан болох нь тогтоогддог. Бензинийг байшингийн нэг давхурт байсан урлангаас авсан байсан. Энэ нь гэмт итгээд байшингийн бүтэц доторх орчныг сайн мэддэг гэр бүлийн ойр хүн байх магадлалтайг харуулж байсан. Мөн байшингаас мөнгө, үнэт эдлэл, эд зүйлс нь юусаа алга болоогүй. Тиймээс дээр нь бас санаатай аллах төлөвлөгөөт галдан шатаалт болох нь л тодорхой байсан. Гэвч галын улмаас бүх улмөр шатаж дээрэс нь гал унтраах ус асгарсан тул хурууны хээ, ДНХ, гутлын мөр зэрэг шийдвэрлэх нотлохоо бараг үлдээгүй байсан. Тухайн үед ойролцоо CCTV байгаагүй учраас мөрдөн шалгах ажиллагаа эхнээсээ мухардалд орж эхэлдэг. Цагдаа нар энэ бол ойрын хүний хэрэг гэж үзээд хохирогчдын сүүлийн өдрийн үйлдэлүүдийг сэргээн тогтоож эхэлдэг. Эхнэр Масуг нь орой ажлаад харж ирээд гэртээ харж хүүхдүүдтэйгээ хамт хоол идсэн нь цогцсноос илэрсэн хоолны үлдэгдэл галтгоонд үлдсэн угаагаагүй аяг тавгнаас бол харагдаж байсан. Хоол бүрэн боловсрохоос өмнө тэд халдлагад өртсөн нь бас харагдсан. Хөршүүдийн мэдүүлгээр эмэгтэй хүний орилох дуу сонсогдсон, авраарай гэх мэт үг хэд хэд сонсогдсон гэж бас баримтууд сүүлд гарч ирдэг. Гэвч хүүхдийн орилох дуу сонссон гэсэн гэрч бол гарч ирээгүй. Мөн доод давхрын өөр нэг түрээслэгч шүн дунд дээрээс хүчтэй юм унж байгаа юм шиг чимээ сонсогдсон гэж мэдүүлсэн. Тэр үед хүүхдүүд тоглож байна гэж бодсон учраас нэг сүртэй юм бодоогүй. Хожим нь энэ нь гэмт итгээд хохирогчдыг цохиж байсан чимээ байж болзошгүй гэж тааварлагдсан. Галын тархалтын улмөөр ханын цаг унсан байдал зэргийг шинжилснээр гэмт итгээд аллах үйлцснийхээ дараа тодорхой хугацаанд байшинд үлдэж дараа нь гал тавьсан байх магадлалтай нь илэрсэн. Ингээд
ер нь бол бүх сэжгүүд гэр бүлийн эцэг нам руу чиглэж байсан. Гэр бүлийн өрхийн толгойлогч нам нь гэр бүлээ бүхэлд нь алдсан хэрнээ маш тайван байсан. Хүүхдүүдийн задлан шинжилгээ хийх явцыг өөрөө бүр нүдэрээ хармаар байна гэд эмнэлгийн ажилтнууд хэлээд тийшээ хүртэл бүр орж харж исэн. Уу гашуун маш бага харагдсан. Тэгээ энийг бол харсан тухайн шүүх эмнэлгийн ажилчид бүр маш их гайхсан байсан. Хүүхдийнхаа задлан шинжилгээ хийхийг харахаар орж ирдэг аав хүн ерөөсөө байдаггүйгээ гайхаж исэн. Мөн оршуулгын өдөр хүртэл тэр даатгалын компанитай тасралтгүй ярьж нөхөн төлбөөр даатгал бид нар хэдийг авах вэ гэх мэтчлэн асууж исэн. За ингээд цагдаа нар бол мөрдөн шалгалтаа нарийн явуулж эхэлсний эцэст нам нь эхнэрийнхаа төрсөн дүүтэй нууц амаргийн харилцаатай байснаа тогтоогддог. Тэгээ энийг нь болохоор эхнэр нь мэдээд гэр бүлээ цуцлуулахаар бэлдэж байсан талаар нь ч гэсэндээ ойр тойрных нь хүмүүсээс мэдүүлгүүд гарч эхэлдэг. Хэрвээ тэр хоёр гэр бүлээ цуцлуулсан бол нам их хэмжээний төрөнг мөнгө алдах эрсдэлтэй байсан харагдчихсан. Тэгэд намын хувьд болохоор өмнө нь бичиг баримт хуурамчаар үйлдэж хүмүүсээс ловер хийжсэн хэрэгт холбогдож хорих ял авч исэн тийм түүхтэй хүн байсан. Түүнчлэн хадан маавынхаа гэрээслэлийг өөрчилж орон сууцыг нь өөрийнхөө нэр дээр болгож бичижсэн нь хүртэл илэрж исэн байгаа. Тэгээ энийг ол өөрөө бүрэн хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн дараа нам гэр бүлдээ хийсэн амьд атгалаас асар их хэмжээний мөнгө авсан. Тэгээ энэ нь бол бүр түүнийг хамгийн хүчтэй сэжигтэн болгож харуулж исэн. Гэвч түүнд болохоор маш хүчтэй тийм гэрч байсан. Тэр нь хинбэ гэх юм бол шүн ажлын байрандаа байсан гэсэн мэдүүлгийг хамт ажиллаж исэн хүмүүс нь цагдаа нарт хэлсэн учраас цаг нь таарахгүй тэгээд яг тэр хэргийг үйлдсэн байх магадлалуудыг энэ нь бол ингээд өгөөсгөж исэн. Тэгээд сүүлд болохоор тэр хамт ажиллагчид нь бол яг нүдэрээ түүнийг ажил дээр байгааг хараагүй ирнээсээ угаасаа тэр ээлжинд л байдаг учраас байгаа байх гэж бодоод мэдүүлэг өгсөн гэдг нь хэдийгээр илэрсэн. Гэвч намын хувьд болохоор гал тавьсан цаг буцаж ажилдаа очих боломжгүй зэрэг цагийн нөгөө зөрүүнүүдийг нь цагдаа нар болохоор хэдийгээр ажилласаа ингээд түр гарсан ч гэсэндээ гэртээ ирж гал тавьчаад гэрийнхнийхээ амнасыг өнөөжөөд буцаад ажил руугаа явах цаг бол таарах боломжгүй байх гэдгийг нарийн ингэж тооцоолж гаргасан учраас түүнийг бол баривчлах ямар ч баталгаа нотлогоо байхгүйсэн. Мөн хэргийн газраас шууд тийм ДНХ, хурууны хээ, зэвсэг зэрэг илрээгүй учраас намыг бол ерөөсөй баривчлах боломжгүйсэн. Тэгээд ингээд одоо хүртэл энэ гэр бүлийн хэрэг бол шийдэгдээгүй, илрээгүй хэрэг хэвээр байгаа юм билээ. Тэгээд нөхрөөс нь бол ямар ч тийм баримт илрээгүй учраас түүнийг баривчилж чадаагүй. Тэгээ өөр сэжигтэй хүн байхгүй учраас одоохондоо сэжигчин гарч ирээгүй байгаа юм билээ. Тэгээ намын хувьд гэр бүлээ алдсныхаа дараа авсан даатгалын мөнгөөрөө харьцангуй тайван амьдарч улмаар дахин гэрлэж хүүхдүүдтэй болсон гэсэн мэдээлэл одоо байд юм билээ. За тэгээ та бүхний хувьд юу гэж бодож ийн? Тэр хүн үнэхээр хайртай гэр бүлээ алдсан, золгүй эцэг үү, эсвэл эхнэр хоёр хүүхдээ адлахаар зохиж хөнөөж байшинд нь гал тавиад зүгтсэн алуурчин гэж бодож ийн үү? Юу гэж бодож ийн? Тэгээ энэ нь бол яг одоогийн байдлаар яг тодорхой ерөөсө болоогүй байгаа. Гэхдээ мэдээж эхнэрийн эргэн тойрны хүмүүс, найз нөхд ч юм уу бүгдээрээ намыг гол сэжигтэн гэж сэжиглж харддаг хэвээрээ байгаа. Учир нь түүнээс өөр энэ хэргийг үйлдэх магадaltaй хүн ерөөсөө байхгүй. Тэгээд эхнэр нь гэр бүлээ цуцлуулах гэсэн учраас гэр бүлээ цуцлуулж мөнгө төгрөгний өрөөнд орохгүй тулд эхнэрийн амнасыг хөнөөсөн байх гэж үзэж байгаа. Тэгээд эхнэрийнхаа төрсөн дүүтэй нууц амаргийн харилцаа холбоотой байсан гэдэг нь бас үнэхээр аимшигтай. Нэг хэсэг нам болоод түүний эхнэрийн гэрт дүүн хамт амьдардаг байж байгаад энэ үеэс хойш бол хэдэн жилийн хугацаанд нууц амаргийн харилцаа холбоотой явж ирсэн гэдэг нь бол сүлд тогтоогдсон байдаг. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол маш харамсалтай. Тэгээд яг одоо хүртэл илрээгүй байгаа ийм хэрэг байлаа. Гэхдээ хэдийгээр одоо хүртэл илрээгүй байгаа ч гэсэндээ хэрэг хуучрахгүй мэдээж хизээ нэгэн цагт энэ хэрэг илэрж нам зохих ёсны шийдэглээ хүлээх байх гэж би бодож байна. За тэгээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.